ямар одоо бүлтэн төрөв ажлын хэсэг байгуулахад болов шүү дээ. За хөдөлмөрийн хууль хэрэгжээд явж байгаа хэвээр. За төв зөвлөх байгууламжийн удирдлагаас манай хөдөлмөрийн яамд за хүнд нөхцөл хортой нөхцөлийн талаарх хүсэл тавьсан. За хөдөлмөрийн яамны хөдөлмөрийн харилцаа бодлого зохицуулалтын газрын одоо дарга за мэрэгчлэтнүүд за миний бие за мөн хөдөлмөрийн аюулгүй судалгааны үндэсний төвийн захирал дарга нар бид өнөөдөр энэ төв зөвлөх байгууламжид ажиллалаа. За эдний өгж байгаа мэдээлэлээр бол сүүлийн үед энэ хотоос нийлүүлэгдэж байгаа бохир усанд хүнд металлын агуулга маш их нэмэгдэж байгаа. За бусад одоо химийн төрлийн бохирлууд бас нэмэгдэж байгаа. За энэ өөрөө энд ажиллаж байгаа улсуудын эрүүл мэндэд бол хамгийн онцгой хортоогоор нөлөөлж байгаа юм аа. За би өөрөө одоо эмч хүний хувьд бол энд одоо ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл бол маш хүнд онцгой хортой юм нөхцөлд ажиллаж байгаа гэж би хувьдаа үзэж байгаа. За тэгээд хөдөлмөрийн эрүүл ахуй судлалын үндэсний төвийн дарга Мягмар Сүхэд за миний би сая 4 сарын 15-ны дотор ажлын хэсэг байгуулад ажлын байрны нөхцөлийг судалсан дүгнэлт үнэлгээ яаралтай гаргаж өг гэдэг ийм чиглэл үүрэг өглөө. За энэ дүгнэлт гарахаар энэ хүмүүсийн ажиллаж байгаа нөхцөлийг одоо хүндээс одоо онц хортоо руу шилжүүлэх ийм одоо дүгнэлтийг бид одоо бас яамнасаа гаргана гэсэн ийм бодолтой байгаа. Тэгээд энд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд бол одоо хамгийн чухал байгаамаа гэдгийг хэлээ. Зарим ажилчдын хувьд гэх юм бол бас нөгөө энгийн нөхцлөөр яваад байгаа шүү дээ. За нэлээд олон тооны ажил мэргэжлийн жагсаалтыг өгсөн байгаа. Тэгэхээр одоо манай хөдөлмөрийн эрүүл ахуй судлалын үндэсний төвөөс гаргасан зөвлөмж дүгнэлтийг үндэслээд энэ жагсаалтад зохиох одоо яамд одоо манай яам оруулж одоо энэ жагсаалтыг шинчилнэ гэж одоо бодож байна. Одоо цэвэрлэх байгууламжийн ажилчдын хувьд одоо хүнд нөхцөлийн нэмэгдэл 120 төгрөг авдаг. Тэгээд тухайн байгууллагаас одоо 1000 төгрөг болох одоо хүсэлтийг дэше уламжилсан гэж байгаа байхгүй. Тэгээд өнөөдрийг хүртэл нэлээ хугацаа алдаад одоо нөгөө шийдэгдэхгүй байгаа гэсэн. Тэр асуудал. За энэ бол яа харахгүй одоо өнөөгийн зах зээлийн мөнгө төгрөгийн ханшийг аваад үтсэн ч ажиллаж байгаа нөхцөл байдлыг харсан ч энэ хүмүүсийн одоо эрэлт шаардлага хэрэгцээнд бол хөрөлцөхгүй ийм зүйлээ. Би бол одоо энийг бол шинжилгээ нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн бодолтой байна. Тэгэхээр одоо 4 сарын 15 гэхэд бүх асуудал тодорхой болно. Ер нь бол сайд бол сая үүрэг өгчлөө. Цэвэрлэх байгууламжийг онцгойлон хараад ажлаас гаргацсан байгаа. Манайх л ажлаас бэлдсэн байгаа. Бурчлаг гэдэг бүх юм төлөвлөгөө гаргацсан. Эх 7 хоногийн нэгд өдрөөс эднийхтэй бас цэвэрлэх байгууламжтай гэрээ хийж байгаа. Нэгд өдөр өнөөдөр зурагдсан. Нэгд өдрөөс бид нэр баг ажиллана энэ бүлэгт баг ажиллах. Бүх ажлын байранд хэмжилтүүдийг хийн. Тэгээ энэнийхээ дагуу бид нэр зөвшөөрөх хэмжээнээс дээшээ гарсан байна үгүй юу гэдэг нь тэр тайлан дээр тусгагдаж гарч ирээд сайд танилцуулагдаад тэгээ хоёр сайдын хамтарсан тушаалаар хортой нөхцөлийн англи руу ажил мэргэжлийг оруулах тэмдэглэлтэй байна. Гэтэл ер нь бол газар дээр нэрээд үзэхэд ер нь таач бас өөрөө мэдчихлээ баг. Угаасаа хортой нөхцөл рүү орохоос өөр аргагүй. Гэхдээ нэг энэ дээр манай ажилчид маань болон ажил үйлчлэгчид маань анхаарах нэг зүйл байгаа. Хортой нөхцөл рүү оруулаа гэдэг энэ маань бол 100% шийдэж байгаа асуудал биш юм аа. Хамгийн гол нь энэ үйлдвэрлэлийг сүүлийн үеийн том төхөөрөмжөөр хангах хэрэгтэй байна. Энэ ажил хийж байгаа хүмүүс нөлөөлөд байгаа энэ хортой нөхцлүүдийг бууруулах хэрэгтэй байхгүй. Зөвхөн англи руу оруулаа гэдэг энэ ажил маань дуусчихгүй. Та түрүү хэлсэн шүү дээ. Одоо яг энэ хортой нөхцөлд ажиллаж байгаа ажилчид одоо 3 жил ажиллахад л ерөөхдөө одоо биетэнтэй одоо сөрөг нөлөө үзүүлэх. Та ингээл ийшээ ороод ингээл үнэртэл амьсгалахад эн чинь ерөөсөө хортой амиак, метан гэдэг энэ ялзарлын бүтээгдэхүүн, химийн хортой үсүүд бүгд ялгарч байгаа. Тэгээд энд ажиллаж байгаа хүмүүс маань өөрсдөө 3 жил, 4 жил ажиллаад ингээл яхад тэтгэвртэй гарахад яг хортой нөхцөл рүү орлоо гэхэд тэтгэвртэй гардаг л та. Дараа нь яг мэржлээс халах өвчин гэдэг зүйл маань үүсдэг. Тий. Одоо энэ дуу чимээтэй газраас дунд чихний одоо тэнцвэрийн алдалт дууд ч юм уу, чих хамар хоолой. Тэгээ одоо энэ салтын, амиактын салт, нүдний салтын гэмтлүүд ийм үүсдэг. Тэгэхээр миний хэлээд анхааруулад байгаа юм болохоор ажил олгогч эзэд, үйлдвэрийн эзэд маань ажилчдаа хамгийн гол нь эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох хэрэгтэй. Яг стандартын шүүрт хэмжээнд Монгол Улсын төрийн нөхцөлийн үнэлгээний шүүрт стандартууд гэж байдаг л да. Дуу чимээ тийм баг.
агаар тоосчлт юм баг гэдэг энэ стандартыг барьсан багтал энэ мэргэжлээс болох өвчин гэдэг зүйл нь үүсэхгүй байна. Өмнө нь ер нь одоо яг энэ ажилчдын нөхцөл байдал судалгаа хийжсэн бол танаа одоо хүсэл тавьчих юм. Манайхан өмнө 11 онд энэ өлөвний өсөлт үнэлгээ хийжсэн. Энэ тэгээд стандартууд гарсан. Усан өндөр гарсан. Энэ дээр зөвлөмжүүд өгсөн. Бид нар зөвлөмжөө өгөө 6 сарын хугацаанд бид нар эргэж ирж хандаг байхгүй. Тайлан гаргана гэсэн үг шүү дээ. Ийм юм өсөлтүүд, ийм юм. Энийгээ зөвшөөрөх хэмжээнд болгоо гэж зөвлөмж өгдөө. Тэгээд угаасаа тоног төхөөрөмж шинжилгээ яалтчгүй хийхээс өөр аргагүй байсан. Хийгдээгүй. 9 онд үзлэг хийгдсэн байдаг. Үзлэг дээр бол нүдний сэлтэй өвчлөх байсан. Мөн чих хамар олон өвчлүүд их байсан. Тий. Ийм. Байх ёстой хэмжээнээс одоо 300 дахин их одоо химийн одоо бодис хүнд нэглэсэн тий хүнд нэглээ. Тий. Бага тий 300 дахин одоо зарим метан гэх хийнүүд одоо яг энд бол биш л дээ. Яг ажлын байран дээр түрүүн тэр лагийн цэвэрлэх байгууламжтар орлоо. Лаг дээр бол зарим нэг зүйлүүд мань шүрт хэмжээс бол дахиад. Одоо ингээ зарим ажилчдын хувьд болохоор одоо энэ офис суудаг ч юм уу те үйлчлэгч жолооч гэх юм ажлын хүмүүс болохоор энгийн нөхцлөөр явдаг гэсэн шүү дээ. Одоо яг нөхцөлийн үнэлгээ хийсэн тохиолдолд бол тогтоогдож авчих та. Тэг яг тогтоодод явна л да тий. Өмнөдгөндөө ороод тайлан тавьчихдаг л авчихна.